Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалтын албаны дарга сүүх учраар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг төрийн байгууллагуудын 2017-2018 оны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний ил тод нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, дүрм журам, авилгын эсрэг хууль тогтоомж, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцаж хяналт үнэлгээ хийж байгаа юм а. Энэ ажлын хүрээнд 11-р сарын 6-ны өдөр байгууллагуудын удирдлага ажилтан албан хаагчдад зориулан ашиг сонирхлын зөрчлийн талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын чиглүүлэгчээр авилгатай тэмцэх газрын хяналт шалгалтын албаны дарга сүүх учраар ажиллаж, төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч ажилласан юм. За өмнө нь жилийн өмнө бол бид бүхэн орон нутгуудад ажиллаад зөвлөмж хөргүүлчихсэн байгаа тийм үү? Авилга сонголтын зөрчлийн авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар шалгаад за дараа нь бид бүхэн зөвлөмжийг хөрвүүлсэн. За энэ зөвлөмжийн хүрээнд тухайн орон нутаг энэ хуулийн хүрээндээ юу хийсэн бэ гэдэг талаар бид бүхэн эргэж үзэж шалгаж байгаа юм. Тэгэхээр энэ дээр төрийн албан хаагч нар нэг төрөнд худалдан авах болон томилгоо өөр бусад энэ асуудлаар ашиг сонирхлын зөрчил гаргаж байна уу гэдэг асуудлыг үзэж байгаа. За энэ хүрээндээ бид бүхэн энэ ажлынхаа явцад ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголтын энэ сургалтыг одоо энэ аймгийн төрийн албан хаагч нарт хүргэж ажиллаж байна. За энэ сургалт бол одоо Монгол улсад Улаанбаатар хотод тийм ээ. Төрийн албан хаагч нарт бол анхан шатны ийм ашиг сонирхлын зөрчлийн асуудал цогц хэлбэрээр бол явагдаж байгаа. Тэрний нэг хэсэг маань одоо энэ аймаг дээр сая энэ сургалтын нэг хэсэг маань хийгдлээ. Манай төрийн албан хаагч нар үүндээ авилга би аваагүй бол өгөөгүй бол авилгад хамаагүй гэж ойлгоод байдаг. Гэтэл төрийн албан хаагч нар маань үйл ажиллагаагаа явуулахад ашиг сонирхлын зөрчил үүсгэхэд байдаг. Ашиг сонирхлын зөрчил бол төрийн албан хаагч нарын үйл ажиллагаанд худалдан авах, томилгоо сая хэлсэн тийм ээ. Ийм зүйлүүд дээр үүсээд байдаг. Энийгээ бол ойлгодгүй. Би авилга аваагүй өгөөгөл бол энэ хуулийг зөрчөөгүй би болж байна гэж ойлгоод байдаг тийм. За зарим нэг ашиг сонирхлын зөрчил бол гарахгүй байхыг бас үгүйсэхгүй тийм ээ. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд би яах вэ гэдгээ төрийн албан хаагч мэддэггүй. Гэтэл энэ ашиг сонирхлын зөрчлийн хууль маань төрийн албан хаагчийг нэг талд хамгаалдаг, үйл ажиллагаагаа явуулахад нь хамгаалж өгдөг байж байгаа. Түүнчлэн авилгатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын үйлчилгээний нийтлэг зөрчил, авилгын өнөөгийн нөхцөл байдал, зөрчил дутагдал, сайн туршлагын тухай мэдээлэл хийж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Сургалтад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, орон нутгийн өмчит ба орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын төлөөлөл 120 орчим ажилтан албан хаагч хамрагдсан юм.